Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2025 оны эхний хагас жил Харанга аймгийн насан туршийн суралцсан төвөөс мэдээлэл харилцаа холбооны технологийн боловсрол олгох чиглэлээр нийт 21 удаагийн сургалт зохион байгуулж 507 иргэнийг хамруулсан байна. Мөн насан туршидад зориулсан цахим мэрэгэн аяны хүрээнд 6 удаагийн сургалт зохион байгуулж 19 сум болон Эрдэнэ булган сумын 486 иргэнийг хамруулан цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн байна. Энэ хагас жилийн онцлог ажлаар цахим постэр бүтээх сэдвийн хүрээнд Photoshop програмын анхан шатны сургалтыг зохион байгуулж 15 иргэн хамрагдсан бөгөөд тэд дараах ур чадруудыг эзэмшсэн байна. Үүнд постэр болон их бэлтгэл боловсруулах, дэлгэцийн зураг бүтээх, зураг засварлах зэрэг олон чадруудыг эзэмшсэн байна. Үүнээс гадна цахим мэдээллийн хүртээмж олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Харанга аймгийн насан туршийн суралцсан төвийн Facebook хуудсанд 146 постэр, 11 видео контентын зураг авалт, эвлүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Хамтдаа суралцаж цахим мэдлэг боловсруулаад дэвшүүлсэн иргэдтэй талархал илэрхийлье.